сайн байцгаана уу? Mobile Legends-ийн баатруудын түүхийн дөрөвдөг бичлэгээрээ чөтгөрүүдийг бүх зүрхээр үзэн яддаг чөтгөрийн ангууч Alucard-ын түүхийг төлөвлөж байна. Сүүлчийн агуу дайн бол Монёнчуудын хувьд гайхамшигт дурсамж юм. Хүчрхэг гэрлийн тогтоол нь эзэн хааны хилийн хамгаалагчдын хамт Монён ба үржил шимгүү нутгийн заагт чөтгөрийн бэхлэлтүүдийг устгаж догширсон мангасуудыг орхигдсон хаягдлын нутаг руу буцаасан. Гэвч залуу Alucard-ын хувьд тэрхүү дайн бол зовлон шаналлын аимшиг дурсамжаас өөрчлөхгүй байв. Аавынх нь хүчин төтгөж байсан 2 дугаар хороо ганцааржилсан давшилтын улмаас их хэмжээний хохирол амссан юм. Alucard-ын аав тулалдаанд ор сурггүй алуу болсон бөгөөд хожим нь гэрлийн тогтоол түүнийг нас барсан хэмээн зарласан юм. Энэхүү дайны талаар Тэгрэлийн талаарх бичлэгдэр ярьдаг ба сонсоогүй бол манай 3 дахь бичлэгийг үзээрэй. Хэд тушаал дагаагүй тул 2 дугаар хорооны золиосыг ард иргэд нь үнэлж магтаагүйгээр барахгүй дуулуургүй хэмээн цоллож сахилга батгүй хэмээн шүүмжилсэн. Энэ нь аавыгаа үргэлж баатар, үлгэр дуурайлал гэж үздэг байсан Alucard-ын хувьд маш том цохил болжээ. Очсон газар болгондоо ичгүүр дог тухуйтай нүүр тулж, цээжин дотор нь өс хонзонгийн гал дүрлэж, эцгийнхээ нэрийг алдаршуулж, өөрийн гэгэний нутагдах бүх чөтгөрийг устгана гэж тэр шийджээ. Ингээд тэрээр төрлөх хотоо орхин эртний нууцлаг гэрэлт хийдийг зорьсон байна. Alucard-ыг нас барсан цэргийн өнчин хүү хэмээн гэрэлт хийдийнхэн түүнийг дулаанаар хүлээн авчээ. Дараах жилүүдэд Alucard гэрлийн хийдэд олон төрлийн байлдааны ур чадвар эзэмшиж байв. Хөрөлхийн авьяас тууштай шийдэмгийн зангаараа тэрээр удалгүй үе тэнгийнхнийхээ дунд хамгийн ирээдүйтэй гэгдэх сурагч болжээ. Нэгэн цагт аавтай нь 2 дугаар хороонд тулалдаж байсан гэрэл тушаалын удирдагч Тэгрээл бэлтгэлийн үеэрээ Alucard дээр байнга зочилж байлдааны төрөл бүрийн дэвшилтэд арга барилд суралцаж эцгийнх нь баатарлаг үйлсийг ярьж өгдөг байжээ. Тэгрээл тухайн үед аль хэдийн эзэнт гүрэн даяар алдартай болсон байсан бөгөөд Alucard түүнийг маш их хүндэлдэг байсан ба түүнийг ахаа гэж үздэг байв. Гисэн хэдийш тэрээр эцгийнхээ сүүлчийн тулааныг дурдах бүрд Тэгрээл үргэлж чимээгүй болж нүд нь учир нь үл алгагдах олон сэтгэл хөдлөлөөр дүүрдэг байжээ. Alucard эцгийгээ тулалдаанд нас барсан гэдэгт эргэлздэг бөгөөд аавыгаа амьд өөрийг нь хаан ихтэй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байв. 18 настайдаа Alucard эцэст нь бүх бэлтгэлээ дуусгажээ. Тэгрээл түүнийг дэмжин урам өгсөөр гэрлийн хийдийн захирагч өгж болгожээ. Түүнд аяллаа үргэлжлүүлэн дэлхийд даяар нуугдаж байсан чөтгөрүүд болон тэрс үдэлтнүүдийг устгахыг тушаасан тул Тэгрэлийн түүнд өгсөн эцгийнхээ хуучин сэлмийг аваад тэрээр замдаа гарчээ. Alucard эцгийнхээ нэрээр болон чөтгөрүүдийг үзэн ядах сэтгэлээр өөрийгөө дүүргэж удалгүй дэлхийн хамгийн агуу чөтгөрийн анчин болсон байна. Үржил шимгүү нутгийн хил дээр чөтгөр агнах үеэр түүнд гинтийн гай таарчээ. Alucard шидэд тэрэнд бэртэж эдгэх боломжгүй шарх авав. Шархнаас нь бие рүү харанхуй хүч тутгаж гар нь хачирхалтайгаар хуурж эхэлжээ. Мутац дүүний бүх биеэр тархахаас сэргийлэхийн тулд Alucard нэгэн хөгшин дарахнаас хоспелийн урлагт нь туслахыг хүсв. Тэрхүү дархан бол жирийн нэгэн дархан биш байсан бөгөөд өнөөх гай тулдаанаас амьд үлдсэн Alucard-ын аавын хамт нөхдийнхөө ухрах замыг хамгаалсан гэрлийн тушаалын гишүүн байв. Тэр Alucard-ын гарт байгаа асар том сэлмийг хараад танив. Уг нь түүнийг хэн болохыг мэдснийхээ дараа Alucard-д 2 дугаар хороо дайсны нутаг дэвсгэрт тиймгүн давшилсан шалтгаан нь тухайн үеийн өндөр зэрэглэлийн баатрууд алдар нэр хүндэд шунаж бодлогогүй шийдвэр гаргаснаас болсон гэдгийг хэлв. Байдал хэцүүдэх үед Alucard-ын аав зарим цэргүүдэд удирдан Тэгрээл тэргүүтээ гол хүчний ухрах газрыг хамгаалan чөтгөрүүдийн урсгалд автаж алга болжээ. Тэрхүү хөгшин дархан бол Alucard-ын аавын аварсан цорын ганц амьд үлдсэн хүн байв. Үннийг мэдснийхээ дараа Alucard нийслэл рүү буцаж ирээд Тэгрэелээс тулалдааны талаар асууж, яагаад тэр өдөр үнэхээр юу болсныг түүнд өмнө хизээж хэлээгүй талаар асуув. Alucard-ын уур хилэн хараад Тэгрээл нөхдөө орхиж гэр бүлийнхнийхээ хүсэлтээр чимээгүй байсан буруугаа хүлээв. Тэгрээл Alucard-д шаардлагатай бол амиаж өгөх болно гэдгээ илэрхийлж, ямар ч аргаар хамаагүй түүний сэтгэлийн шарахыг нөхөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Нэгэн цагт түүнтэй ах トゥ шахуу байсан залуу Alucard дотроо болж буй төвөгтэй мэдрэмжүүдэд ороотолцсон байв. Аавыг нь өгөхөд хүргэсэн Тэгрэелийг тэрээр алж зүрхлээгүйч уужилж мөн чадахгүй байв. Alucard эцгийнхээ нэр хүндийн төлөө эзэнт гүрнээс 2 дугаар хорооныхны үннийг илчилж эцгийнхээ нэрийг сэргээхийг хүсжээ. Гисэн хэдийш тэр тулдааны баатрууд эзэнт гүрний хамгийн хүчрхэг хүмүүсийн нэг болжээ. Тэд Alucard-ын хүсэлтээс татгалзаж түүнийг нийслэлээс хүн гаргав. Дээрээс нь цэвэр ариун үзэлтэй гэрлийн хэдийнхэн Alucard-ын баруун горыг эрс эсэргүүцэж тэдэнд гай тарин хэмээн тэр байтугай тэрс үдэлтэн хэмээн нэрлэж байв.
Энэ бүх хугацаанд Алукардын чөтгөрүүдийг үзэн ядах сэтгэл, Зинхэ нэр төрийг эргүүлэн олж авах хүсэл нь түүнийг гэрлэн хэдийн захирагчаар зүтгэхэд нь түлхэж өгж байсан юм. Харин одоо эцгээс нь урвсан эзэнт гүрэн өөрийг нь доромжилсан сүмтэй нүүр тулсан Алукард санаа нь багтамгүй шийдвэр гаргасан нь гэрлийн хідээс урууж өөрийнхөө төлөө тэмцэх байлаа. Дараах жилүүдэд Алукард үүрийн гэгэний орноор тэнүүжилж өөрийн хүснээр хаа сайгүй чөтгөрүүдийг устгаж эцгийнхээ хаан байгаа тухай сэжүүр хайж эхлэв. Чөтгөрийн хорлол төрсэн баруун гар нь түүнд агуу хүч авчирсан ч түүний тогтургүй хэсэг нь болж өдөр бүр хүнд хуйгныхаа доор нуун амьдрах болсон байна. Олон удаагийн баатарлаг тулалдааны дараа Алукард Монианы хамгийн домог дулаанчдын нэг гэдгээрээ алдартай болсон юм. Удалгүй бүх хүмүүс чөтгөрөөд богшсон газар харалсан баруун гартай чөтгөрийн ангууч тэнгэрээс бууж ирээд бүгдийг нь хөөс тэмдрэх болно гэж ярьдаг болжээ.